1-р Тимот номын 6-р бүлгийг гаргаж. 6-р 6-гийн 3-аас 10-ыг уншия. За би эндээс уншия. Хэн нэгний өөр сургаал зааж бидний эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүнсгийн дагуух сургаалыг эс дагваас тэрээр бардам юу ч ойлгодоггүй харин сөргөлдөө үгийн тадарах маргаанаар өвчлсөн хүн аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, гүтгэлэг болон сэжиглэгч, хорт таамаг, ялзарсан санаа, үннээс хагацсан итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна. Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал агуу ашиг мөн. Учир нь бид энэ ертөнцид юу ч авчираагүй, мөн юу ч авч явж чадахгүй. Хэрвээ хоол хүнс, хувцс хунараар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Харин баяжих хүсэлтэй хүмүүс уруу татлага ба урих, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтөй хүсэл дундаг. Эдгээр нь хүмүүсийг үгүрэл ба сүрэлд живүүлдэг. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг мөгийн үндэс шунсан зарим нь итгэлээсээ төрч төмөн зовлонгоор өөрсдөө сүлбэжээ гэж. Амен. За тэгэхээр энэ Библийн хэсгийг мэдээж бид нар мэдж байгаа тийм. Паул Илч Паул гэсэн. Тэгээд Тимот тухайн үед Эфес хотод байсан чуулганы ерөнхийдөө удирдах хончижсэн ба. Тэгэхээр энэ хүнд зориулж энэ үгсийг бичсэн. За тэгээд ер нь нэг асуултаар эхлэе л да. Ер нь одоо бүх зүйлтэй Христ итгэл гэх юм уу? Ер нь заагаад зөвхөн Христ итгэлж биш. Зарим зүйлийг яг одоо цаад утга нааталт нь хэлбэр гэсэн хоёр зүйл гэдэг тийм. Заримдаа хүмүүс нэг хэлбэрийг хөөхөөрөө утгыг харж чадхаа болчихдог. Одоо жишээ нь бид нэг хуулийг ингээд заримдаа харахтаа бид нэр хуулийн зарим талдаа хэлбэрийг хараад байдаг. Одоо чинь гадар нэг суран эхэлсэн багш та сураны үйлрэл. Тэнгүүт нэг сурантай хүүхдүүд одоо явган хүмүүсийг чих юм уу эсвэл машинтай мөргөлдөл аягүй их асуудал гаргаж байгаа. Тэнгүүт хүмүүс хоёр хуваагдчих тийм. Зарим нь болохоор тэд нар байх одоо хориглох ёстой гэдэг. Нөгөө хүмүүс нь чи хувийн хүн хүний эрх чөлөө гэдэг нэг яриад байгаа. Тэгтэл энд зориулсан хууль хэрэгжиж ихсэн. Яг хуульч гэхэд ажим журам юм шиг билээ тийм. Хүүхдүүдийг араас нь хөөгөөл барьж аваад. Тэгэл хүмүүс ирэх харахтаа юу сүртэй юм чи инээдтэй юм гэдэг янз бүр ярьж. Тэгвэл цаад хэлбэрийг нь яг харуул жоохон заримдаа их сонин инээдтэй. Тэр чи ковидын үед бас тэгж тийм хүмүүсийг санаж байна. Шууд ингээд нохоо барьж байгаа шиг гинж мэнж яриа. Сүртэй юм бол. Тэгээд бид нар бинөө тэр хэлбэрийг харахад айгу тэнэг харагдаад байсан. Гэтэ цаад утга нь юу вэ гэхлээр нөгөө арай өөр тийм. За тэгэхээр хэдүүлээ энэ саяны уншсан хэсэг бол ерөнхийдөө нөгөө хэлбэр Христ итгэлийг заримдаа бид нар ер нь хэрэглэх талаас нь айгу их ярьдаг шүү дээ. Ер нь тийм залбирнал цаан чанар одоо юу гэдгийг ингээд нэг амьдралын тэгтэл Паулын захидлуудыг харуул хэрэглэнээс илүү сэтгэлгээ тал руу ер нь бичсэн байдаг. Ер нь Христ итгэл гэж юу юм ямар очтой. Тэгэхээр хэдүүлээ энэ талаас нь өнөөдөр нэг одоо сэдвийн талаар үзье. За тэгээ энэ 3 дугаар эшлэлээр цааш ингээд ерөнхийдөө 10 дугаар эшлэлийг харуул энд нэг юм сүсэг гэдэг үг байна. Ер нь Тимот номон дээр 12 удаа нэр үгээр үйл үгээр гарсан нэг үг. Тэгээ Паул яг энд хэсэг хэлж байгаа нэг гол санаа нь сүсэг гэдэг үгийг хэрэглэсэн. За тэгээ хэдүүлээ энэ талаас үзье. За энэ дээр ингээ 3 дугаар эшлэлийг харах юм бол ингэж байна. 3 дугаар эшлэлээс цаашаа ингээ харах юм бол тэ эрүүл үгс ба итгэл сүсгийн дагуух сургаалын эс дагваас гэдэг энэ дээр нэг гарч байгаа. За тэгээд 5 дугаар эшлэл язарсан санаа үннээс хагацсан итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна гэдэг ингээд яриа явж байна. Тэгэхээр сүсэг гэдээ ярихаар монголчуудын хувьд бол энийг нөгөө нэг шашин номтой их холбож ирдэг тийм. Чи их хэрэг сүсгтэй вэ гэж асууж явах юм бол бид нар юу гэж ойлгодог бол намайг тийм би ямар нэгэн далд сүнсэнд ч юм уу бурхан номонд итгэдэггүй гэсэн асуулт гэж бид нар ойлгодог. За тэгэхээр энэ сүсэг гэдэг үг яг грек хэлэндээ бол SPCA гэдэг нэг үг байна. SPCA одоо би зүг дуудаж яаж. Тэгэхээр энэ ер нь сүүлийн үед нэг сэтгэл судлалын салбарыг хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сүсэг гэдэг үг бол хүнд байдаг зүйл гинэ. Ямар ч хүнд. Тэгэхээр энэ юу гэдэг вэ гэх юм бол одоо хүмүүс багаасаа төлөвшөж эхэлдэг. Бидний хүүхдүүд бага байхдаа эцэг эхийгээ сүсгэлдэг гинэ. Тэр сүсэг гэдэг нь юу гэхээр гүн хүндэтгэл, бишрэн хүлээн зөвшөөрөх
Хүүхдүүд ч багтаа тий ээж аваагаа баатар мундаг хүмүүс гэж боддог шүү дээ. Тэр нь хүннийг багаас тэр сүсэг гэдэг зүйл одоо бий болж эхэлдэг юм байна. Тэнгүүт одоо бидний хувьд ч гэсэндээ одоо ингээд нийгэмдэр ах юм бол хүмүүсийн сүсэг гэдэг зүйл нь нэг бас нэг гүн хүндэтгэл бишрэл гэдэг зүйл нь янз бүрийн юм дээр байдаг гинэ. Жишээ нь одоо сүүлийн үед бол хүмүүс нэг шинжлэх ухааныг аягүй хүндэтгдэг тий хүмүүс ярьдаг шүү. Би шинжлэх ухааныг л хүндэтгдэг. Тэр нь итгэдэг, тэр нь дагдаг. Тэр нь юу вэ гэсэн үг л нэг сүсэг нь тэрэн дээр явж байгаа. За ер нь одоо нийгэмдэр амьдарч байгаа хүмүүсийн ихэнх маань төр засгаа нийгмийн дэг журмыг ер нь сүсгэлж амьдардаг гэнэ. Яг нь ер нь хүндэтгэж дагаж тэр нь нэг өсөндөө сүсгийн хэлбэр. За тэгээ магадгүй тэр нь цаашаа явахаар хувь хүн дээр ирэхээр зарим хүмүүс одоо амжилтыг ч юм уу те одоо өөрийгөө хөгжүүлэхийг ч гэдэг юм уу тэрийг их хүндэтгэж дагдаг. Нэг өсөндөө тэрнийг сүсгэлдэг гэсэн. Ёс суртахуун талдаа бол зарим хүмүүс хүний зан чанарыг те одоо үнэнч байхыг тууштай байдлыг хэлсэн амдаа хүрдгийг ч монголчуудын хувьд бол тэрийг хүндэтдэг шүү дээ тий. Би бол ийм зан чанарыг хүндэтэлдэг. Тэрийг ингээд дагдаг. Тийм хүмүүсийг одоо сонсдог ч гэдэг юм. Тэр нь цаад утгаараа нөө сүсэг буюу тэр бишрлэн ажиллаж байна гэсэн үг юм байна л да. За ингэхээр энийг ягаад ингэ ярьж байгаа гэх юм бол энэ цаашдаа энэ жоохон ингэ нарийн учраас би ерөнхийдөө ингэ ярьж байгаа. За тэгээд ингэж ярьжсэн энэ сүсэг гэдэг зүйлийг ярихаас гадна бас нөхцөл байдлыг ярих хэрэгтэй болно. Тэгэхээр бид нэр хэдэн сарын өмнө ярьжсэн да нэг Эфес гэдэг хотын талаар ярьжсэн тийм. Энэ Эфес бол Туркийн одоо одоогийн Туркийн зүүн эрэгт байсан хот. Тухайн үедээ Ромын цагиргаанд байсан одоо Азийн мужийн төв. За өнөөдрийнхээр ярих юм бол одоо дэлхийд дээр айгүй том гой хотууд байна л да. Ер нь бол хүмүүс эрдэмтэд, Библийн эрдэмтэд Эфес хотыг одоогийн Лос Анжелестэй ер нь зөвлөлдөг. Яагаад зөвлөлдөг вэ гэхээр Лос Анжелес нэг талаараа зугаа цэнгэл, шоу цэнгэний тэгээд маш олон ургалч одоо нэг үзэл санааны төв, нөгөө талаараа эдийн засаг, хөгжлийн төв гэж явдаг юм байна л да. Одоогоор яг Аз нэрх юм бол магадгүй Шанхай ч юм уу Сөүл хавцааны тийм том хот. Тэгэхээр энд одоо тухайн үеийн дэлхийн 7 гайхамшиг нэг болсон Артемисын сүм. Тэгээ янз бүрийн одоо юу байсан баг. Үзэл санаа. За одоо магадгүй бид нэр одоо цагт зүгээр тэр хавьд амьдраад тэр хотын годамжаар явна гэх юм бол бид нэр магадгүй наран туул дээр явж байгаа юм шиг. Хоёр алхаал айгүй олон ийм янз бүрийн даяанч, лам нар, йогийн багш нар, философичуд ингээд зогсож байна. Наашаар надад те гүн мэдлэг, надад далд утгыг би мэдчихэж байгаа. Та нар надаас юм суралцсан. Тэгээд хоёр алхангуут баахан сахиус юу гэдэг. Тэгээд янз бүрийн орноос ирсэн нөгөө үнэт дийдэл те тийм юм. Тэгээд маш их бие үнэлэлттэй сүмийн янхнууд гэж ярьдаг тухай үедээ байсан. Тэгээд эдийн засгийн тийм том төв байжээ. Тэгээд энэ төв дээр чуулган байгуулагдаад яг энэ үед бол чуулган нэлээд одоо хэлбэрээ олчихсон гайгүй байжээтэл за яг эдийн засаг талаасаа тухайн үед юу их ашиг олдог байсан бэ гэх юм бол нөгөө сүсэг гэдэг зүйл. Сайн ярьсан тийм бишрэл, итгэл бишрэл. Одоо монголчуудад бол яг одоогийнхоор ярих юм бол юу юм шиг байлаа л дээ. Монголд ер нь хамгийн нийгэмд улс төрчид бол нэг тийм нэр хүндтэй биш байгаа бах тийм. Монголын нийгэм ер нь хамгийн их нэр хүндтэй. За миний бодлоор шүү бөхчүүд байгаа хаа. Тэ. Тэдний ч нөгөө байр шагналт айгүй өндөр болцсон. Тэгээ хаач явсан бөхчүүдийг их хүндэлдэг. Тэгээд их бэлгшээдэг, дээдэлдэг. Яагаад энийг хэлж байгаа вэ гэх юм бол тухайн үед багш нар философч нэг юм биш. Тэднийг айгүй ариун, гүн мэдлэгтэй, далд утгыг нээдэг тийм хүмүүсээ гэж үздэг байсан учраас хүмүүс сонсдог. Тэгээд энэ бизнес болоод эхэлсэн баг. Тэгчлээ яг ингээд нэг чуулган байгуулагдсны дараа эзний Христ итгэлийг эдийн засгийн бизнес талаас нь хараад эхэлж байгаа байхгүй санхүү талаас нь. Тэнгүүт одоо нэг хэсэг нэг коуч нэрх боллоо шүү дээ тий. Өстө нэг бараг л 0-д яаж орохыг заах коуч гэдэг нь холгоо. Яг мэдээж айгүй сайн коуч нар бол байгаа би тэг үгүйсэхгүй. Гэхдээ одоо ер нь та нар анзаарж байвал пэстээр тэр нэг багассан. Магадгүй модноос гарсан байж магадгүй. Тэр нь яагаад ихссэн гэх юм бол тэр нэгдүгээрт нэр хүндтэй болж байгаа. Хоёрдугаар тэр чинь хүмүүс айгүйх дагаад мөнгө олж болж байгаа хөөх тий. Тэгвэл хүн болгон нэг 45 хоногийн курс ч юм уу нэг коучийн сургалтанд суугаад коуч болоод хүмүүсийг дагуулаадсан.
Тэр үед үл яг ийм байсан байна. Багш философчд гэдэг бол мөнгө олж болдог зүйл учраас Христ итгэлийг яг ингэж эхэлсэн. Тэгэнгүүт Паул энийг ярьж байгаа. Тэгээ яагаад сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж бодсон бэ гэхээр нэг талаараа юм. Тэгээд юу гэсэн гэхээр тэгээ байнгын маргаан гардаг гэж хэлсэн байна. Одоо чуулганд Монгол гэлтгүй ер нь дэлхийн нийтээр одоо бид нар ярьдаг шүү дээ. Ингээд чуулганд тийм нэг нь одоо манайх зөв, танах буруу гэл ингээд хоорондоо ингээд идэх гээд. Тэр нь болохоор гаж гэхээсээ гадна бас яг энэ Паулын хэлж байгаа ачлан Христ итгэлийг сүсгийг ашиг олох. Нэг талаараа эдийн засаг, нөгөө талаараа нэр хүнд тий. Оо энэ ч мундаг сайн пастор, мундаг сайн номлогч болж байна. Олон дагалдагчдаар ч хүрээлэл авч байна. Энд чинь бас нөгөө хүн чи ягаагаа хийж байна. Тэрнтэй адилхан. Тэгээд эдгээр ямар маргаан гаргадаг гэсэн гэхээр ерөнхийдөө ингэж ийм маргаан гаргадаг гэсэн байна. Тэд нар нэгдүгürt одоо бол бид нар мэдж байгаа баяжхын теологи гэж ярьдаг тийм. Чи бурханд итгэсэн бол тэр итгэл чиний амьдрал дээр илэрх ёстой. Ямар байдлаар илэрх юм бэ гэх юм бол чи санхүүгийн эрхчлөлөнд хүрээд амар өндөр амжилттай байх ч юм уу те карьерч нөссөн. Тийм байвал ингэх ёстой. Эсвэл зөвхөн одоо ингэдэг шүү дээ зарим хүмүүс би л одоо те Библийн өстой гүн нууцыг би заах одоо тайлах гэж ингээд хүмүүс ирдэг. Надад л ганцхан юу вэ? Одоо мэдлэг байна. Тийм учраас тэгвэл тэр нь төлбөртэй. Ийм тусдаа ийм бүлэг үүсгэх нь за та нар тийшээ тийм төлбөр нь хийгээд орно. Тухайд яг бас иймэрхүү багш нар байсан. 3 дугаарт нь бас нэг өөр зүйл нь юу байсан гэхээр ерөнхийдөө нэг хүмүүсээс ингэж хандив тусламж нэхэж ав. Чи хэрвээ итгэлтэй байгаа бол бурханд чи үнэхээр одоо итгэл байгаа бол чамд золиос гарах хэрэгтэй. Тийм учраас чи намайг дэмжих хэрэгтэй. Юу гэдэг нь намайг тий надад чи одоо юу гэдгийг ивэл болгож өгөх ёстой гэж ингэж шахаж шаарддаг. Тэгэхээр энэ дээр Паул маргалдаж байсан. Бид нар Паулыг мэдж байгаа. Паул өөрөө Коринт номон дээр хүртэл ярьж байсан. Сайн мэдээг үр гөвчийн 8 шиг болгож болохгүй. Юмар одоо сольдог ч юм уу те. Тухайн үеийн багш нар болохоор ингээд айлдч бол байцдаг байсан юм байна л да. Нэг айл нь гайгүй айл нь тэр багш гэртээ аваачаад хооллож ундлаад тэгээд тэндээ байнгахта нүүдчнэр хүмүүсээс ингээд дэмжлэг авна. Цаашдаа нөгөө хүний карьер ч гэх юм уу те өсөөд олон дагалдагчтай болох юм бол тухайн үеийн баячууд ямар нэгэн философч болон багшийг ивент итгэдэг байсан баг. Одоогор бол нөгөө баг компани болгоны бүхтэй нэг хурдны мөвт байна гэдэг шиг л тийм мод байж л дээ тухайн үед. Тэгэхээр энэ талыг нь хүмүүс харж байна. Тэгэхээр Паул болохоор ийм байх болохгүй. Яг л сайн мэдээ өөрөө үнэгүй. Нөгөө талаараа үнэн халидын төлөгдсөн. Тэр нь юу вэ гэвэл Есүс амиа өгөөд яатсан учраас үнэгүй байх хэрэгтэй. Яг ер нь ингээд дэлхий дээр ингээд аюул олон залилангийн хэрэг явдаг юм байна. Тэрний дотор энэ нөгөө итгэл сүсгээр дамжсан залилан бол айгүй өндөр юуг авдаг юм байна л да. Хувийг эзэлдэг. Netflix дээр аюул олон юу байдаг гэсэн тиймэрхүү одоо нөгөө залилангийн. Тэн дээр би нэг харж байхад Jim Baker гэдэг аюул алдартай нэг жишээ байт юм байна. Тэр нь 70-аас 80-аад онд тухайн үед яг хамгийн анхны л одоо телевизээр номлол явж эхэлсэн үеийн пастор гэж байгаа байхгүй. Хэд сая хүн тэнийг дагж ирсэн. Тэгээ тэр хүн тухайн үед heritage USA гэсэн төсөл хэрэгжүүлсэн юм. Тэр нь одоо нэг ямар ланд гэдэг вэ? Хүүхдийн нөгөө нэг юу гэдэг штэ. Нөгөө нэрийг мартчихлаа. Disneyland тэрэн шиг тийм дэлхийн болгонд улс орон болгонд байж байгаа тийм Христ итгэлийг амардаг тийм одоо нэг амралтын нэг цэцгийн хүрээлэн шиг байгуулах тийм төсөл байж байгаа. Нөгөө хүн чинь яасан гэхээр 70-аас 80 гэдэг чинь нэг 10 жил хүмүүсээс хандив цуглуулад 200 сая доллар цуглуулсан. Тэгээд тэр цэцэрлэг түрээлэндээ хүмүүст насан туршийн эрх зарж эхэлсэн. Тэгсээр тэгж байгаа сүүлдээ тэр нь нөгөө залилан болоод нөгөө тэр мөнгийг тэрэндээ зарцуулсан байхгүй хувьдаа ашиглаад тэгээд 1989 онд 45 жилийн хорих ял авсан. Тэгээд энэ бол одоо нэг Христлийн түүхэнд хамгийн их яригддаг жишээ юм. Тэгээд одоо сүүл зүгээр харж байхад 19 он 2020 онд хүртэл яг ийм байдлаар яасан пасторууд гэх юм уу те Африкт, Англид байгаа юм бэл. Энэ асар их мөнгө хэдэн сая доллар эргэлдүүлсэн. Тэгэхээр байж байгаа. За Монголд ч гэсэн тиймэрхүү жишээнүүд байгаа бах. За энэ нэг талаараа
одоо Паулийн ярьж байгаа нэг зүйл нь зүгээр энийг сүсэг гэдэг зүйлийг ашиг болгож болдгоо тий хүмүүс болдог учраас бизнес гэж харж байна. Харин тэрийг ашиг гэж харах ёсгүй гэдгийг Паул хэлж байгаа. Тэгэд энийг ярьж байгаа шалтгааны юу гэвэл одоо бид нэр энэс сэргийлэх ёстой гэж. За зөв практиктээр ярих бол ингэж байгаа. Итгэгчнэр бол заримдаа мэддгүй шүү дээ тий анзаардгүй. Тэгвэл бид нар хэрвээ энийг яаж ялгах вэ? За хин нэгэн пастор ч юм уу ямар нэгэн чуулган ч юм уу тий Христ сүсгээр ашиг олох гэж байгааг бид нар яаж ялгаж харах юм бэ? Нэгдүгээрт. За тэгвэл ингэж байгаа. Нэгдүгээрт нь хэрвээ тэр хүн Христэс сайн мэдээг ярих та яг нөгөө нэг дандаа ийм материал зүйлтэй холбож ярьж байна. Сайн одоо тий фэйсбүүкээр ч юм ингээд хүмүүс ярьж байвал бид нар сонсгоно шүү дээ. Хэрвээ тэр хүн за хэрвээ чиний амьдрал санхүүгийн эрхчлөлөнд хүрэхгүй амжилт гарахгүй байгаа бол магадгүй чи яг итгэсэн үү? Бурхантай яг уулзсан уу гэж асууна. Эсвэл чиний амьдралд хараал байна уу? Ерөөл өнөө ширээгээ таслах ёстой ч гэдэг юм ингэж ярьж байгаа бол энэ асуудалтай гэсэн. Хоёрдугаарт нь за нэг зарим хүмүүс ингээд одоо өргөлч хийдэг юм уу? Хандив цуглуулчаад тэр нь ил биш. Зарцуулж одоо хідэн дөрөв орж ирсэн. Яаж зарцуулагдж байгаа? Хаана юун зарцуулсан гэдгийг мэддэхгүй аа. Тэгээд нөгөө талаараа тэр санхүү одоо магадгүй нэг хэсэг хүн эсвэл нэг хүн дээр төвлөрөөд байгаад байгаа бол энэ бас асуудалтай гэж харж байна. За гуравдугаарт нь хүмүүсийг айдас шахалтай. За чи хэрвээ Христ итгэж байгаа бол чамд тийм их одоо тий одоо юу гэдэг 11-ээс гадна илүү тийм одоо өргөл байх хэвээр. Чи илүү хөгжөөж илүү хэвээгдэн ч гэдэг юм ингэж ярьж хэлж байгаа бол энэ бол одоо ерөн сүцгийг бол ашиг болгох гэж байгаа нэг хэлбэрээ гэж ингэж үзэж байгаа. Паулын тэр санаанууд нь бид нэр Коринт номыг хэрвээ та нар уншвал Паулийн ерөн санаа байж байгаа. За тэгвэл цаашдаа Паул 6 дугаар ишлэлээр хэлсэн байна тий. Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал агуу ашиг мөн. Тэр Христэд ямар ашиг өгдөг юм бэ гэдэг. За яг одоо энд чинь ярьж байна тий. Итгэл сүсэг буюу яг Бурхныг тэ харилцаж байгаа тэр харилцаа тэр хандлагыг ашиг гэж харж байгаа бол эдийн засгийн нэр хүндийн ашиг гэж харж байгаа бол тэрнээс чинь илүү нэг ашиг байгаа гэж хэлж байгаа. 6 дугаар эшлэлд харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу байвал агуу ашиг мөн гэж. За тэгвэл одоо нэг асуулт гарч байна. Сэтгэл хангалуун байх боломжтой юу? Хүн ер нь амьдралдаа өөртөө одоо эргэн тойрондоо ажил хөдөлмөр гэр бүлдээ ч гэх юм уу тий нийгэмдээ улс орондоо юу гэж бодож байна? Одоо та хэр сэтгэл хангалуун байна өөртөө амьдралдаа. За одоо энийг жоохон дэлгэрүүлээд яриа. Тэгэхээр энэ ер нь миний өнөөдрийн хуваалцж байгаа хэсгийн хамгийн гол хэсэг. Сэтгэл хангалуун байна гэдэг бол өөрөө бас их харьцангуй ойлголт юм байна нэгдүгээрт. Одоо юу яг сошиал ертөнцийн хөгжсөн. Тэгэхээр тэн дээр бол та нэг бид нэг уншиж байгаа шүү дээ тий. Нэг ийм ойлголт байгаа. Сэтгэл зүйн бие даасан байдлыг айгүйх ярьдаг болсон үлээ тий. Тэр нь ямар одоо утгаар ярьж байгаа гэх юм бол бид нэр гадах нөхцөл байдлыг ерөөсөө хянж чадахгүй. Бүх юм өөрчлөгдөн. Бидний хүснээр ч болохгүй байж болно. Гэхдээ бид нэр дотоод байдлыг хянж чадна. Тэр юу гэх юм бол бид нар мэдрэмж бодлоо хянж болно. Тэгэхээр энэ нөгөө нэг ясандаа нэг яваад одоо надаа юу ч хэлсэн би надад наалтхай байсан хөө. Энэ ойлголтын нэг үндсэн байна. Тэгэхээр энэ юу гэх юм бол юу ч болж ийлээ гэхэд би сэтгэл зүй бие даасан байдалтай байна. Тэр нь автагдаад, гутарж гунраад, цөхрөөд, уруу татагдахгүй гэсэн. Тэгэхээр энэ бол бүр тэр үед байсан. Стоицизм грекийн философийн нэг ойлголт. Одоо бас нэг юу модон орсон баг нийгэмдэр. Нөгөөх нь болохоор буддийн нэг бас нэг юу явж байгаа. Тэрний юу гэх юм бол бүх зүйл хоосон. Бид нар ч одоо тий нэг юм одоо замбид гэдэг чинь айгу баян юмтай хүмүүс. Амьдралыг хүсээ. Нэг олон хүсэх шаардлагагүй шүү дээ. Гэхдээ маний хүн ч юм бол өөрөө бүх юмтайгаа байж байгаа тий. Одоо нөгөө юмгүй хүмүүс ч харахаа. Тэгтэл нөгөө буддийн юу нь болохоор тэгдэг юм байна л да. Хүсэл бол хүсэл байгаа учраас чамд сэтгэл хангалуун бус байгаад байгаа юм. Яг гэвэл чи тэр хүний авсан машинтай баймаар байна. Тэр хүнтэй адилхан хавстай баймаар байна. Тэр хүнтэй адилхан гадаа дотоор ингээ аялмаар байна. Чи гоё карьертай баймаар байна.
Тэгэхээр хүсэл чамайг хэцүү болгоод байгаа учраас хүсэлгүй болох хэрэгтэй. Тэгээ хүсэлгүй болохын тулд яах юм бэ гэх юм бол даяанчлах, бясалгал хийх, магадгүй амьдралаас тасрах. Тэгэнгүүтээ хүсэл багасах үед бид нэр сэтгэл нь тайвчж гэлнэ. Амар амгалан мэдэрч гэлнэ. Гэс нэг юм ойлголт. За нөгөөх нь болохоор яг манай монголчуудын уламжлалт ойлголт. Энэ бол шаман буюу одоо бөө мөргөлийн ойлголт юм. Тэрний үг гэхээр одоо монголчууд бас яриад байгаа шүү дээ. Бид нар ер нь байгалийн амьтад шүү дээ. Заримдаа монголчууд ярьдаг. Заримдаа одоо нэр. Энэ их стресс бухимдал донд зүгээр сайхан зүлгэн дээр гэрээ бариад баймаар байх. Яриад байгаа. Тэгтэл тэр нь нөгөө нэг юу гэх юм бол байгальтай цогцох буюу улиралтай байгаль орчинтойгоо сайхан энд нэг зод боллоо, нүүлээ нэг газар очлоо. Тэгэд нөгөө тэр хэрэглэн айгүй энгийн гинэ. Нэг олон бүсэт байхгүй. Зүгээр сайхан байгалийнхаа дотор энгийн. Тэнгүүт энэ нөгөө эргээд хүнд айгүй амар амгалан амьдрал. Тэгээ энэнийг одоо нэг энэс үүдсэн нэг юм нөгөө минималист амьдрал гэж байгаа тийм. Японд бүр нэг хүнийг л аяхтай нэг юм юутай. Олон хүсэхгүй нэг л юм ганц хувцас үндэстэй. Тэгээд дэлхийд даяар энэ юу үгүйсэж байгаа юм бол хүмүүс юу болсон гэхээр нүг сэтгэл ханамжгүй болч гэлсэн. Төвлөрөл үүссэн. Гинт ингээл бүгдээрээ ингээл нэг мессеж баах ингээл завгүйгүйгээл яадаг бөөнл юмд ингээл нэг сайн хүн болох гоо ч гэдэг юм уу бүх юмтай болох гоо бөөн үр зөөл тавиал ингээд гүүгээс эртэнд нэг өдөр ингээд ер нь хүмүүс ингээд хараад байгаа тийм ажиллаа хийгээл явж лах ашиг байна тий. Гэхдээ хүмүүст ингээд нэг дотор юм байна. Гинт ингээд боддог гинэ. Юу гэхлээр би яагаад энийг хийгээд байгаа юм болоо тий. Залхаад. Тэгэхээр ингэдэг юм байна. Хүн аз жаргалаас өмнө утга хайдаг гинэ. Яагаад би энийг хийгээд байгаа юм бэ лээ? Залхаж эхлэхдээ хүн гэж боддог гинэ. Хизээ юм зогсох юм болоо. Хизээ дуусаад би яагаад ч юм хизээ нэг ингээд нэг юм оршин байгаагаа мэдрэх юм болоо гэж бодож эхэлдэг гинэ. Тэгвэл Паулийн хэлж байгаа санаа нь юу вэ гэх юм бол сэтгэл хангалуун байдал ба сүсэг хоёр агуу ашиг мөн гэдэг нь юу гэвэл хүн утга олох үедээ хүн тайвширдаг. Одоо жишээ нь бид нэр ингээд ажил хийхдээ би яаж ажил хийх вэ гэхээс илүү яагаад хийдэг вэ гэдгээ бид дандаа боддог штеп. Тэгээ өглөөд ажлаа ямааргүй байгаа ч гэсэн за би явахгүй бол цалин олохгүй. Ашиг олохгүй. Би явж яж үр хөвгтөд хийж гэдэг юм уу те. Тэгтээ өндөө бол өөр ямааргүй байгаа. Тэгэхээр энэ нөгөө утга хайж байгаа гэнэ. Тэгэхээр яг одоо нөгөө энэ дэлхийн нийгэмдэр бол хүмүүс яг ийм хямралд орцсон гинэ. Бүгд ингээд яагаад ч Японд би сая уншчихсан. Японд ууршсан хүмүүс гэдэг бүлэг гараад ирсэн. Тэр хүмүүс гинт нийгэмдэр ингээд ажиллаж байгаа карьертай ч байж болно тийм. Янз бүрийн мэрэгжилтэй хүмүүс гинт алга болчихдог. Нийгмээс арчигтаа. Гэтэ өвхөөгүй. Тэд нар яадаг вэ гэх юм бол бүр ингээд тийм агент үүссэн гинэ. Тэд нар нийгэмдэр байхаа болоод яг нэг хүмүүсийн ингээд нэг хүсдэг шиг зүлгэндээ гэрээ бариад амьдрий гэдэг шиг зүгээр л нэг газар очиод өөр одоо тийм нэг газар очиод амарж байгаа гэсэн. Одоо амарч гэжтэй юу гэдэг юм нэг утга хайгаа явчих чинь гэсэн. Утгаа олохоор өөрийнхөө оршин байгааг хайсаар явж байгаа. Тэгэхээр Паул эндэр юу гэж хэлсэн гэх юм бол Христ итгэлийн уг нь яг гол цөм нь юу вэ гэх юм бол бид нэг одоо эзэн дээр ирээл те бурхантай харилцаал ингээл явж байгаа. Яг бид нар хэрэглээ талаас нь харахаараа залбираа те бурхан ингээд ивэдэг идгээдэг гэж ярьж байгаа. Харин Паул юу гэж хэлж байгаа юм бол нөгөө сэтгэлгээ талаас нь ярьж байгаа нь юу вэ гэвэл чиний яг амьд бурхантай итгэсэн итгэл сүсэгчин чамд чи мөнхийн утгыг олсон. Давид нэг юм дуулал байдаг юм аа. Би эзнийг олсон үедээ миний сэтгэл чүмэг өөх ицсэн юм шиг цаддаг гэж. Олон итгэгч нарын гэрчлэлийг сонсох юм бол олон итгэгч нар яг тэгж хэлдэг. Чамд одоо эзэн дээр ирсний дараа чи хамгийн түрүүнд юг мэдэрсэн бэ гэх юм бол хүмүүс сэтгэлдээ тайвширлаа явдаг. Та бүхэн маань нөгөө Жон Бунианы үнний ирэлч гэдэг ном мэднэ тий. Тэр ном яг тийм. Хүн ингээд утга хайгаа явдаг. Карьер, мөнгө одоо юу гэдэг. Тэгээд олон хүмүүс тэгдэг чинь мөнгөтэй болсны дараа тэг хүмүүсийн үнэн баггүй. Мөнгөтэй боллоо. Тэрний дараа нөгөө нэг сэтгэлийнх нь хайлт гэх үү. Одоо хүний нөгөө нэг хайж байгаа тэр утга гэх үү. Тэр нь хандгүй мэн л та. Тийм учраас хүмүүс дахиад хоосрлыг мэддэг. Тэгээ магадгүй хар тамхи бүр илүү юм ингээд донтоо тэрэн дотор ингээд байсараад ингээд. Тэгтэл Христ итгэлийн гол юм нь юу вэ гэх юм бол чи жинхэнэ утгыг олсон. За миний хувьд бол яг л тийм биш. Эзэн дээр ирээд миний хамгийн гол мэдэрсэн юм яагаад ч нэг юм. Яг тэр Давидын хэлж байгаа шиг нэг юм цадцсан байхгүй сэтгэл.
Яг би хүүхд тахт ер нь олон хүмүүс өсвөр наснда утга хайдагтай. Яагаад амьдарч байгаа юм бол за магадгүй зарим хүмүүс хөгшөхдөө зовлонд орохдоо, өвчин зовлонд орохдоо магадгүй тийм бодол ордог. Тэр эзнэр ирсэн олон хүмүүсийн ер нь гэршил дотор байдаг юм тэр. Би утга олсон. Би хаанаас ирсэн бэ? Яг ч амьдарч байгаа вэ? Би яагаад цуглаанд явж байгаа вэ? Тэ? Би яагаад залбирдаг юм бэ? Энэ бол гүн утга. Христ итгэлийн гол зүйл нь тэр. Тэгэхээр Паул энийг хэлж байгаа. Тэгээ цааш харах юм бол нөгөө юу хэлж байгаа юм л да. Одоо бид нэр хувцас хоол үнстэй байвал энүүгээрээ сэтгэл хангалуун байж болно. Тэгэхээр эндээс эхлээд бас нэг юм буруу ойлголт гардаг. Тэгээ Христ итгэлийн энэ зүгээр нэг ядуу сэтгэлгээг зааж гэн магадгүй хөгжиж өсөж өгчийг ярихгүй зүгээр тэгэл байсан байранда одоо яг би хоолтой байна, хувцастай байна болоо цуглаандаа явж байна. Энийг яриаггүй. Яагаад гэх юм бол бид нар хамс үдээс харуул Паул сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж бодож байгаа хүмүүст хэлж байгаа учраас сүсэг бол тэрнээс илүү өөр зүйл. Хэрвээ чи жинхэнэ бурхантай уулзаад утгыг нь мэдсэн бол чи дахиад утга авах шаардлагагүй. Юу нэтлээ амьдраад байгаа юм бэ? Би тэндийг авчвал сэтгэл хандах байх. Би нэг ийм машинтай болчихвол сэтгэл хандах байх гэж бодож байгаа боловч тэр чинь тийм биш гэж хэлж байгаа. Тэгээд Паулийн ер нь санаанд байгаа шүү дээ. Юу гэх юм бол хангалуун амьдарч болно бид нэр. Тэрний юу гэх юм бол би илүү том машинтай байж болно. Илүү сайхан амьдралтай, илүү амжилттай байж болно. Тэгвэл тэр нь одоо нэг сэтгэл хандаг. Жишээ нь бид нэр хэвээр төсөн чуулган байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай бай гэж хэлдэг. Одоо сүүлийн тэр нэг яригдах болцсон байна. Харин нөгөө Паулийн хэлээд байгаа шунал гэдэг нь юу гэх юм бол за би одоо том машинтай болчихсон. Тэгтээ сэтгэл хандахгүй. Илүү л томруулах хэрэгтэй. Дахиад олон машинтай болох хэрэгтэй. Энэ сэтгэл нь хандахгүй байгаа байх юм бол энэ бол шунал шүү. Чи тэгж байгаа бол нэг талаар хэлж байгаа. Чи яг утгаа олоогүй тий. Христ итгэлийнхаа үнэн мөн чанарыг олсон уу? Яг эзний өмнө очиод тэр утгыг нь мэдэрсэн үү? Тэгээг байгаа бол чи эргээд нэг хараарай гэсэн ийм утга санаар хэлж байгаа. За тэгээд миний ер нь ярих зүйл маань ингэсгийг дуусчих. Тэгээд Паулийн одоо тэр цаашаа хэлж байгаа нэг санаа нь юу вэ гэх юм бол зарим нь итгэлээсээ төөрөн оджээ гэж хэлж байгаа. Христ итгэл дотор байжгаад за сүсэг тэрийг магадгүй ашигч гэх юм уу те заавал эдийн засаг юм шиг л дээ. Нийгэмд байр суурь ч юм уу өөртөө ямар нэгэн тааламжтай зүйл хайгаад ганцхан тэртлийг хараад яваадах юм бол сүулдэ яадаг вэ гэх юм бол итгэлээсээ төөрөн оддог гинэ. Тэгээд зөвмөн зовлонгоор өөрсдөө сөлбөөд үгүрл ба сүрэлд живдэг. Энэ нь бол яг нөгөө түрүүний хэлдэг сэтгэлийн хоосрол дахиад орно. Бүх зүйл утгагүй бол дахиад Христ итгэлчдэр юу ч тэр бүх юмнаас таашаал авах бол магадгүй нэг талаараа бөөр нь авт байх л та. Гэхдээ энэ Паул хэлж байгаа юм гэх юм бол сүсэг гол ашиг нь юу вэ гэх юм бол чи яг жинхэнэ утгыг Бурханаас авах хэрэгтэй. Тэгээд тэрэн дотроо чи сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Тэгээ одоо энэ дээр нэг зүйл хэлэхэд одоо итгэж байгаа тий үйлчилж байгаа пасторууд ахлагч нарыг сөйлүүд айгүйх муулдаг болчихжээ янз янзаар одоо хэлээл ингээд. Тэгтэл Паулийн нэг зүйл энэ одоо эндээс цаашаа гарч байгаа нэг товчгоо нэг санааг хэлээд дуусгах. Тэгэхээр тэрний юу гэх юм бол ингэж хэлж байгаа. Чуулганд үйлчилж байгаа хүмүүсийг заримдаа хүмүүс боддог. Энэ хидтэй. Өөрөөр ажиллаа хийгээл цуглаандаа үйлчлэх нэх юу гэдгийг нь өсөж хөгжсөн байхгүй байгаа юм шиг санагдаад байгаа болвол ихэнх үйлчлдэг хүмүүсийн хувьд ямар байдлыг авдаг вэ? Яг Паулийн хэлж байгаа шиг Паул өөр яг тийм байсан. Тэр хүн өөрөө яг нөгөө мөнхийн гэх юм утгыг Христ дотроос олцсон учраас өөр юм нэх юм хүсгэ болчихдээ. Тэ? Хүмүүс нэг утгыг бол за би нэг карьертай болчихсон нэг ингээ гадаад авчихсан. Магадгүй нэг машина томруулчихсан. Энэ жил дээр нэг машина томруулахгүй юм хийгээгүй ч юм санагдаад байраа яагаад. Тим мэдрэмжгүй болчдөг. Одоо хүсэлгүй болчдөг. Харин тэдний хувьд юу нь илүү вэ гэх юм бол би хинтээ харилцаа тогтоож тэг хиний дотор утгыг олсон бэ гэдэг нь илүү чухал болчдөг юм байна. Тийм учраас тэр хүмүүс амьдрал дотор ингээд явж байгаа. Гэхдээ эндээс ингээд харахад бол одоо нэг талаараа бас ингээд ойлгочих магадгүй те. Одоо хин нэг би ивэж болохгүй байх, дэмжиж болохгүй байх, 11 өгж болохгүй байх гэсэн бас нэг юм туушрал байж болохгүй. Паулийн хэлснээр юу гэсэн гэхээр хоёр дахин үйлчилж байгаа одоо үйлчилж байгаа хүмүүсийг хоёр дахин хүндэтгэл авах зохистой гэж хэлсэн. Яагаад гэвэл нийгэмдэр бид нар амьдралаа авч явах амаргүй шүү дээ одоо цаг.
Тэгэхдээ амьдралаа авч хаас гадна дахиад чуулган авч явна гэдэг бол бүр хэцүү хүн. Тийм учраас тэр хүмүүсийг Паул юу гэж хэлж байгаа вэ? Тэр хүмүүст чи хоёр дахин хүндэтгэл буюу магадгүй дэмжлэг өгч болно. Ивэж болно. Гэхдээ хэрвээ тэр хүн чамаас чахал шаардаад тэ очи надад өгөх ёстой тэгэхгүй бол чи итгэлгүй нэ гэж байгаа бол нэг өөр. Харин чи чамд бурхан чиний сүнсийг хөдөлгөөл сэтгэлийг хөдөлгөж байгаа бол эхлээд асуугаад тэгээд өргөх ёстой гэж ярьж байгаа. За тэгээд нэгдүгээр хэлэх юм бол нэгдүгээрт нь Христ итгэл бол ер нь яг хэрэглээ талдаа бол ярьдаг юм зөв боловч бас сэтгэлгээ тийм байна. Тэгэхээр бидний гол сүсэг бидний гол сэтгэл хангалуун байх гол юм маань бурхантай харилцах харилцаа. Тэр бол мөнхийн утга. Яг бурхантай яг бурхны өмнө очиод таны сэтгэл яг Давидыг хэлсэнчлэн Паулын магадгүй хэлж байгаа шиг тийм сэтгэл чинь чүмэг өөх хийцсэн юм шиг садсан уу? Өөр юм хүсгээ болох гэсэн үг биш тийм. Зүгээр л бүх утгыг мэдсэний дараа аль нь хамгийн чухал үн цэнтэй юм бэ? Алийг нь би дагаж аль нь дотор нь би амьдрах юм бэ? Юуг би хэрэглээ болгоод юунд би үн цэнэ өгөх юм бэ гэдгийг бид нар мэдж байгаа юу, ялгаж харж байгаа юу гэж. Хоёрдугаарт нь тийм одоо сүсгийг ашиг гэж бодож байгаа зүйлийг ялгаж хараарай гэж тийм. Хин нэг нь хэрвээ шахаж шаардж байгаа бол сайн тэг Христ итгэлийн сайн мэдээг материалын зүйлтэй холбоод эсвэл өөрийнхөө төлөө ямар нэг мөнгө санхүү авчаад тэр нь ил биш юу зарцуулсан мэддэхгүй байгаа бол тэрийг бас бид нар авч харах хэрэгтэй байна гэж. Яг миний хувьд бол ямар ч үсэн утгыг бол олсон гэж боддог. Гэхдээ заримдаа мэдээж хүн имиж сэтгэл санаагаар унана. Ч би юу хийгээд гэж боддог. Гэхдээ тэр үедээ эзний өмнө ирээд Паулыг хэлсэнчлэн бид нар бол төр зөр үзэгтэй өнгөрөх уур манан. Тэгээ энэ амьдрал дээр бид нар юу ч авчираагүйтэй адилхан юу ч авч гарч чадахгүй. Тэгэхдээ бид нар яг хангалуун бол амьдарч болно. Хинээс дутхгүй бүгдэд өгдөг, бүгдэд тусалдаг. Тэгэхэд бол Паул хэлсэнчлэн хөдөлмөрлөх ёстой, эзний дотор орших ёстой. Тэгээд гүн утга яг жинхэнэ утгаа олохгүйгээр итгэлээсээ төөрөөд одцсон олон хүмүүс байдг нь харамсалтай тий. Тэгээд бүгдээрээ тэгээд тийм хүмүүс байгаа бол эргээд утга руугаа ирээсэ. Хэрвээ тэгж явах гэж байгаа бол бүгдээрээ харъя. Юунд сэтгэл чинь хандахгүй байгаа бол бусдаас хоцрогдсон юм шиг санагдаж байгаа бол бидний хайр бидний сүсэг мөнгөн дээр байгаад байгаа юм биш үстэй. Ашигн дээр байгаад байгаа юм биш үстэй гэж. Магадгүй бид нар өөрсдөөс асуух хэрэгтэй болов уу гэж бодчих. За тэгээ бүгдээрээ эзний өмнө ирээд залбирая. Эзэм тэгээд Библиэлд илчилсэн чинь та бол байсан байгаа мөн хожим өрх төс хүчтэй альфа ба омега. Та өөрөөр хэлсэн би бол цорын ганц амьд оршигч. Би бүхнийг мэдэгч, бүхнийг бүтээгч, бүхнийг цаг цагт нь хийж, бүх зүйл утга, мөн чанар өгөгч гэж хэлсэн. Эзэм минь тэгээд таны өмнө бид нар эрэхтэй зөвхөн хэрэглээ талаас нь биш. Харин Паулын хэлсэнчлэн жинхэнэ утга мөн чанарыг нь олж хардаг байхад тэр утгыг хайдаг байхад та туслаарай гэж гуйж байна. Тэгээ бид нар Паулын хэлсэнчлэн бид нар сүсэг ба сэтгэл хангалуун амьдрахыг хүсэж байна. Мэдээж хэрэг хүний шунал ёроолгүй гүн ангал шиг юу ч байсан хизээч хандаггүй. Гэтэ тэр нь эргээд зовлон болдогчлаа. Харин бид нар яг мэрэгэн амьдралыг байгаагаар нь тэгээ яг үн цэнтэйгээр нь хардаг байхад туслаарай гэж гуйж байна. Магадгүй сүнс сэтгэлийн тэр олон хоосрол цангаа байгаа олон хүмүүсийг та өөрлөгөө дуудаж тэр яг мөн чанараа харуулж өгөөрэй. Итгэгчнээ дотож гэсэн тийм хүмүүс байгаа бол та бас тэр зүйл рүү та чиглүүлж өгөөрэй гэж гуйж байна. Тэгээ бид нар бас нэг талаараа бас хангалуун амьдрмаар байна. Эзэн ядуу тарчиг биш. Харин бусдад өгдөг, бусдыг ивээдэг, бусдыг босгодог. Тэгэхэд бол та бидний хөдөлмөрж байгаа ар бүрийг та ивээж өрөөж өгөөрэй. Харин биднийг шунлах сэтгэлээр мөнгийг сүсгэлэх, эд хөрөнгийг харах тийм шунах сэтгэлгөө байлгаж өгөөрэй. Тэгэхээр тэгж байгаа бол биднээс та тэрийг анхааруулж зогсоож өгөөрэй гэж гуйж байна.
Тэгээд эцэст ийм бүхний эцэст эзэн бүх алдрын зөвхөн танд байх болтугай. Яагаад гэвэл бид нэр нөхцөн ирсэн, нөхцөн буцах бол бид нар энэ дэлхийд юу гэж авчираагүй тайлхан юу ч авч гарч чадахгүй. Харин биднэрт цорын ганц утга байгаа нь тантай харилцах мөнхийн харилцаа юм байна. Энэ дотор байхад та биднийг удирдан чиглүүлж, үргэлж тэрэн дээр нь зогсоож байлгаж өгөөрэй гэж эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.